Сайн уу хүүхдүүдээ? Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шилжилт хөдөлгөөнийг зохицуулах төслийн зүгээс та бүхэндээ Сэцэнгийн өвөлжөө номыг хүргэж байна. Хүчтэй сэлхэлж цасаар шуурч эхлэв. Хаврын тэнгэр тогтун байснаа гинтл уурлаж байгаа хүн шиг шуурч харанхуулчихдаг. Улирлын амралтаар гэртээ ирсэн Сэцэн ээждээ тусалж хонио хашгаар гарлаа. Ээж нь гэрээс гарахдаа "Миний хүү, бэлэн байдлын цүнхээ зэхээрэй" гэж захив. Аав нь хол бэлчсэн өхөр адуундаа мордлоо. Сэцэн уг нь цолмон цоохроо унаад салхи татуулан давхих дуртай. Харин энэ шуурга салхи татуулан давхихаас ч илүү хүчтэй байлаа. Өдөш болохтой уралдан малаа хашиж амжаад гэртээ орж ирлээ. Шуурга улам ширвслээ. Мөн өдөржин тэнгэр бүрхсэн тул нарны зай хураагурт цэник хураагдсангүй. Цас ямар их орж байна. Малдаа бэлдсэн өвсч дууслаа гэж ээж нь хэллээ. Үүнийг сонсоод аав нь "Цас ороод шороо шураад л байвал сүрэг маань тарах хүчээ бүр их алдах нь дээ" гэж хэлв. "Малгүй болчихвол хот руу л явж ажил төрөл хийх байх та" гэж ээж нь хэллээ. Тэд лааны гэрэл тойрч хэсэг чимээгүй сув. Сэцэн унтахаар хэвцэн ч нойр нь хүрсэнгүй. "Манайх үнэхээр хот руу нүүх болвол яана" гэж тэр цолмон цоохортой юу юунаас илүү санаа зовж байлаа. "Будны цаана юу байна вэ? Бухандаа байсан байна. Тааны цэцгийн дунд юу байна вэ? Цолмон цоохор байсан байна. Цолмон цоохор минь хурдан хүлэг болоод сумын наадамд төрүүлэх болно. Олон наадамчны өмнө бид цоллуулж зогсох болно." Олон хоног үргэлжилсэн цасан шуургыг арайхийн давлаа. Нилээд мал хорогдчихээ. Хаврын амралтч дуусаж Сэцэн дотуур байрандаа буцах болов. Сэцэн явхдаа цолмон цоохрыг минь сайн харж байгаарай хэмээн ээж аавдаа дахин захилаа. Нэгэн удаа зурагтын мэдээгээр орон даяар зундааган өвөлдөө цас их орж зуд болж буй тухай мэдээ үзлээ. Үргэлжлүүлэн өвөлжилтийн бэлтгэл базаах тухайч зөвлөмж гарав. Тэгээд шуургатай өдөр лааны гэрэлд аав ээжтэйгээ хамт суугаад хотод очиж амьдрах тухай ярилцаж байснаа саналаа. Цолмон цоохроо хөдөө гэртээ үлдээгээд хотод очиж амьдрал ямар байх болоо гэж Сэцэн хүү бодов. Тэгээд түүнд нэгэн мэрэгэн санаа харан орж ирлээ шүү. Шууд л хажуу өрөөний найз дээрээ гүйж орлоо. "Би цолмон цоохроо бас мал сүргээж хамгаалах арга оллоо." "Ямар арга вэ? Яадаг арга?" гэж найз нь гайхлаа. "Малын хашаага тойруулаад өвс тарьчихвал цасан шуурганд хамаг малаа алдахгүй юм байна шүү дээ." "Тийм гэж үү? Би нэг л сайн ойлгохгүй, тайлбарлаад өгөөч найзаа." "Малын хашааны урдуур зөндөө их бууз шороо уваарсан байдаг шүү дээ. Тэнд овёс буудаа тариалж болох юм байна. Зун болоход айлууд өвлийн сарвчнаасаа бүр хол нүүжигдэг болохоор тарьсан овёс буудааг чинь хонь ямаа идчихнэ гэж санаа зовлтгүй" хэмээн Сэцэн тайлбарллаа. Найз нь "Сайхан санаа байна. Би өхөр хонь ямаагаа тижээх арвай буудаа тариална" гэв. "Харин би хашаа дүүрэн овёс тариална" гэж Сэцэн хүү. Ингээд мэрэгэн санаагаа хэрхэн биелүүлэх билээ гэж бодон сургуулийнхаа номын сангаас ургамал ногоо хэрхэн тарих тухай ном хайлаа. Сумын төвийн өвсний худалдаанаас хэрхэн үр тариа авах, үр тариагаа яаж ургуулах тухай багшаасаа асуув. Гэсэн ч Сэцэн шуудхан овёс будаа худалдаж аваад тарих боломж байсангүй. Тэгтэл дахин нэгэн мэрэгэн санаа төрөв. Сэцэн солмон цоохортой өгөхөөр жаахан овёс халаасандаа хийж байснаа саналаа. Овёсоо усанд хийж үндэслүүлж үзв. Тэгээд ундааны савнд хөрс бэлдэж овёсоо хийгээд хүлээлээ. Хэд хоногийн дараа жижигхэн дахиад цохив. Одоо харин өвөлжөөндөө тарих тариагаа хэрхэн хамгаалах билээ гэж бодож эхэллээ. Хижээл тарж зуны амралт эхэллээ. Сэцэн авахаар аав нь хөдөөнөөс ирэв. Аавдаа малын хашааныхаа дэргэд овёс тариалах гэж байгаагаа хэллээ. Аав нь өхөрцөндөө түүнд шуудаа үр тариа худалдан авч өглөө. Хөдөө гэртээ ирсэн Сэцэн цасан шуурганаас цөөхөн хонь үлдсэнийг анзаарав. Бороо орохгүй, ногоо ургахгүй байгаа тул тэднийг дахиад л нүүхээр зэхэж байв. Сэцэн малын хашааны өмнөр газар сэндэлж шуудатай овёсоо суулгалаа. "Цоохроо хүлээлдээ. Бидний гэргээд ирэхэд энд зөндөө их өвс ургасан байх болно" гэж Сэцэн цолмон цоохор мориндоо хэлв. Сэцэн адуундаа явахдаа бас хонио усалчхаад өвөлжөө рүүгээ очиж тарьсан овёсоо усалдаг болов. Овёс нь ургаж хараахан амжаагүй л байлаа. Мөн ургаж амжаагүй үр тариагаа шуудаас хамгаалж багтсан дээлээрээ сүрлэг гихчин том манухай босголоо.
Нэгэн өглөө өвлжөндөө очлоо тарьсан овёос нь цөм бяцхан ахиагаар дэлгэсэн байв. Аав ээж хоёр нь ингэж л нэг сая сэцэн хүүд итгэж түүнд туслах болов. Мал дайран орж сүйтгэхээс хамгаалж бяцхан хашлагч хийж өглөө. Сэцэн хүү цолмон цоохортой хандан "Ирэх өвөл санаа зовлтгүй шүү. Чи өлсөхгүй, бас хүч тэнхийгээж алдахгүй. Дараа жилийн наадамд чи бид хоёр заавал төрүүлнэ" гэж хэллээ. Бүгд л бороо ороосой гэлцэж байв. Тэгээд хаан бороо орж жаахан ногоо ургасан байна тийшээ нүүн. Сэцэнгийгч бас нүүж байлаа. Олон дахин нүүдлэх хэцүү байсан ч хүүгийн аав ээж нэг их санаа зовсонгүй. Харин ч тэд хашааныхаа нэг хэсэгт сонгон тарилаа. Ийхүү зун дуусаж намар боллоо. Сэцэнгийнхээ өвлжөндөө иргэн ирэв. Малын хашааны хаяагаар халиурсан сайхан өвс найхан ганхаж байлаа. Сэцэнгийн мэрэгэн санаа биелэлээ олж хичнээн их цасарлооч тэд санаа зовхооргүй боллоо. Харин одоо сэцэн хадлангаа хураахал үлдсэн байлаа. Ингээд та бүхэндээ бид уур амьсгалын өөрчлөлт түүнийг даван туулахад хүн бүхний оролцоо чухал байдгийг ойлгуулахыг зорьсон Сэцэнгийн өвлжөө номоо хүргэлээ. Хүүхдүүд та бүхэнд таалагдсан гэдэгт итгэлтэй байна.